Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Asian Box эргэн ирлээ. Аашаахгүй. За яг бас дан тийм ээ. Барууны киногоор нүдэд байхаар бас аргагүй ш тийм үстэй. Хаяа бас хангуг сарамуудаа үзэж байхгүй бол цаадуулчин гомдно. Энэ кино гэхдээ штэ. IMDb үнэлгээ нь бүр 8.4. Тэгэхээр гоё л кино байж таарна тийм ээ. Мөн үү? Би эсвэл худлаа солиороод байна уу аа? Гүүстэй. За тэгээд энэ гоё өндөр үнэлгээтэй кино олж ирсэн тул та нар минь юу хийхээ маш сайн мэдж байгаа. За. Киногоо ярьж өгч шүү. Ярьлаа шүү. Зан үйлээ хийцгээсэн үү? За окей. Let's go. Банк брэнд нь аль биесны эрхтэйгээр Монголд хамгийн их сорилттой 25,000 болон 30,000 сорилттойгоор оруулж ирлээ. Хаанч байхгүй их сорилттой вейпийг хаанч байхгүй хямд үнээр та өөрт ойрхон байрлах хүнсний дэлгүүрүүд болон зах худалдааны төвөөс худалдаа авах боломжтой. Хошуугаа эргүүлээд 2 амтыг зэрэг мэдэр. Шинэ амт, шинэ мэдрэмж. Банк вейп Монголиа. Нэгэн лаунжид 2 Аз, 1 ширхэг Америк залуугийн хамт сууж байгаагаар кино эхэлнэ. Энэ гурвын өдөөс харж суусан хүүхэн залуу хоёр энэ гурав ямар харилцаатай болоо. Цагаан залуу Аз хүүхэн хоёр хосууд. Харин Аз залуу нь хүүхний step brother. Эсвэл 2 Аз нь хосууд тэр тоон дундах үсэг шиг Америк залуу нь энэ хоёрын найз байх. Үгүй бол энэ хоёр жуулчин өөрсдийг хөдөж Америк залуутайгаа ууж байгаа байх гэж мэгэл үнэн эрэх дуртай таамаглаж барай сууж идэгч байх шиг. Энэ уулзалтаас 24 жилийн өмнө 24 жилийн өмнө манай хоёр 10 жилдээ нэг анги хоёр байсан байжээ. Нэг удаа Хэсүн шалгалтанд ангиасаа нэгт жагссан чинь 80 уйлаад сүйд. Хэсүнч за уучлаарай ганц удаа хоёрт орчод уйлаад тахтай яад юм бэ? Би дандаа л чиний дараа хоёрт орж байдаг штэ. Гэхдээ чам шиг ингэж уйлж өмжиж үхэл ханхлуулж байгаагүй шүү. Тийм болохоор битгий маяглаад ялцаас ивч гэд яваад гон. 80-ны аав нь кино найруулагч, ээж нь уран бүтээлч. Тэд удахгүй гэр бүлээрээ Америк руу цагаачлах гэж байгаа. Ээж нь Наюна чамд крашилдаг бой байгаа юу гэхэд Наюн байгаа. Манай ангийн Хэсүн тэр ир хүн шиг санагддаг. Учир нь тэрний сугны үс нь ургаад эхэлчихсэн болохоор би бараг тэрнтэй гэрлэх баха. Тэр ч бас надтай суун тэгж боддог бах. Би суух юм уу яах юм гэвэл за тгийгээд амиа өхөөс боцохгүй. Гэхэд ээж нь чи Хэсүнтэй болзоонд явмаар байна уу? Гэвэл охинч дуртай нараггүй толгойд охин. Хоёр ээжүүд хүүхдүүдэд болцож байгааг алсаас ажиглан зурагдарч сууна. Наюуны ээж бид нар удахгүй элэ явна сан явна. Охиноо явахаас өмнө жаргалтай байлгаж дурсан ч үлдээгээсэй гэж хүссэн юм. Энд урлаг хөгжих ойлгох болоогүй болохоор ирээдүгөө бодоод гадагшаа явж байгаамаа. Гэх болно. Манай хүү охин хоёр хөөхөн тоглоол болзооч гэжтэй хөөхөн гадаа тоглож байгаа л машинд гар гараасаа барьж унтаад болзоон дуусч байгаа юм. Наюуны гадагшаа эргэж ирэхгүйгээр явахыг мэдсэн Хэсүн бөөн эморлын хаан. Гэр өрлөө юу ч ярихгүй дүлий дүмд царайлж явж гэрлүүгээ салах салаа замын уул зур дээр хөөй бацаана баяртай гэж хэлээд яваад гэн. Энэхүү явдлаас хойш 12 жил харавсан сум шиг өнгөрч манай Хэсүн эр үсч бовн сунж зэргийн албаа нэр төртэй хаана. Харин манай охин Наюун байхаа болоод Нора гэсэн нэрээр амьдарч жүжигийн зохиолчор их сургуульд сурж байдаг юм. Нэг өдөр Facebook нээсэн хүн болгоны нэрийг бичиж үзээл сталкердж байгаад хүүшээ ээж намайг жаахан байхад та болцоон тамт явуулдаг бойч юм блэ гэхэд ээж нь Хэсүн шүү дээ гин. Хараач те анхны хайр гэд өгчих гээд байсан юм байж нэг шөнийн явдал шиг нэр мэлэгэд мартсан ч ах шиг аа. За тэгээд нэрийг бичээд Facebook-аас хайсан чинь гараад ирж шөөрхий. Хамгийн сүүлийн пост нь 12 жилийн өмнө Америк яваад сургаггүй болсон экс найз охин Наюуныгаа хайж байна гэсэн зарын чанартай тийм ээ пост оруулсан байхыг хараад ээж дэхэлтэл ээж нь OMG хөрх юм одоо болтол чамайг санаж хүсэж нойтон зүүзүүлэлт юм байна л та гин. Норач нано намайг хайж байгаа юм уу? Би ана Наю чиний анхны хайр чинь гэж чат бичээд үлдээчихнэ.
Энэ үеэр нөгөө талд Хэсүн маань нэг найз охиндоо хаягдчихсан сэтгэл санааг нь өргөх зорилготой архитан согтуурч байгаад утсанд ирсэн чата унших гэсэн ч нүд нь фокуслохгүй байсан тул сэндэл орхино. Өглөө шартаж өгч байгаа амтэн сэрээд нөгөө чата уншаад бараг шууд л шаран тайлагдаад аз жаргалын огтойг нь болж байгаа юм чи. Сансандаа хөрсөн сүнс минь Тайван гэж манай хоёр өдөр шөнөгүй чаталж эцэст нь видео кол хийн. Би бинийг хараад Ваа. Манэ ваа гэдэг. Тэгж уан дуусч Хэсүн би чамайг зөндөө хайсан гэхэд би одоо ноороо болсон. Тийм болохоор чи намайг олоог байхаа. Чи сайхан залуу болж ирүсч эски сонч гэж хүнсээ залгин хэлэхэд Хэсүн чи ичин гүрч чи ч бас хөрхнөрөө гэвэл харин би хөрхөн бас хөгжилтэй болохоор хүмүүс над дуртай байд юм аа. Би аавшиг зохиолчор сурч байгаа. Гэвэл Хэсүн би инженерээр сурч байгаа. Гэвэл Нора тийм гэсэн. Ээж чамайг сталкердаад над мэдээл олж гисэн. Чиний сурч байгаа сургуулийг сайн гэж хэлээ. Гэт сууж идэг шүү. Энэ ээжүүд амираа. Чи нэр амар өөлдөг байсан хэвээрээ юу? Гэхэд Нора гүү мажид ихэ байлсан. Өмнө нь бол хүн үхцэн айтаал уйлж нулимсны зам татуулдаг байлаа штэ. Сод байхад уйлахад чи дандаа хажууд байдаг байсан. Энд бол хинч уйлж байх тоодгүй байсан болохоор сүултээ заац гэж бодоод уйлахаа байцсан л гэж байна. Хэсүн үннийг хэлэхэд би чамайг маш их сонссон. Гэхэд Нораач бас сансан гэдгийг хэлдэг юм. Инхүү манай хоёр өдөр бүр ярьж чат бичлэлцэж видео кол хийж бараг л цахимаар үерхдэг болно. Нора чи энд ирэх үү гэвэл залуу нөө би яах гэж над руу чи явах юм? Хужаа явна. Тэнд мандрын хэл сурах гэж байгаа гэж тагэрхвдээ. Нора чи энд ирж англи хэл сураа. Арай амьдралтай ш тэхөө гэвэлгүй. Энэ бол миний мөрөөдлийн хэл мандрын хэл сурах гэд таскүрич. Цагийн хуваар идрээс болоод бас тийм ч ярих цаг нь таарад байхгүй айгүй хэцүү. Хэсүн чи энд ирэх үү гэхэд Нора Хэсүнийг санаж уулзмаар байсан ч яах гэж Солонгос явах юм лгэн. Нэг өдөр Нора нэг зүйлийг шийдсэн айтай. Хоёул одоо болидо зам замаа хөөх хэрэгтэй. Би энд мөрөөдлийнхөө төлөө яаж ясмахаа цулгааж байгаа билээ. Гэтэл одоо Сөүл явах нийслэг хард суудаг болчихсон байна. Тиймээс хоёулаа болиё. Гэснээр Хэсүн ч би чамайг олох гэж 12 жил болсон шүү дээ. Гэсэн ч яваад очиж чадахгүйгээс хойш яаж чадлагүй зөвшөөрөхөөс өөр аргагүй хүрдэг. Салалтын шарахтай Норо зохиолоо бичиж онгодоо хөглөхөөр хөдөө байдаг зохиолчдын байранд ирсэн байлаа. Салалтай хүлээн зөвшөөрч чадахгүй Хэсүн Нороор юм бичмээр байсан ч болоод оронд нь нэвширтлээ уухаар шийдэн. Үзэгдэн солигдсон зохиолчдын байранд нэг еврей Артур гэх залуу нэмэгдэж ирнэ. Шинэрсэн хүнийг сонирхож Норо чи хамгийн муухай өрөөнд нь орчихж энтэр гэж яриа өдөн тэр хоёр өдөржин хамт байгалийн сайхныг бишрэн алхам. Оройн Норо Артурт хэлж байна. Солонгос хэлэнд юун гэж үг байдаг юм. Ивэл хувь тавилан гэсэн утгатай. Хоёр хүн зүгээр учирдаггүй. Энэ нь тэр чигтэл одоо буддизм хувь тавилан байдаг. Хэрвээ 92 нэг гэрт орж тостой тогонд хошуу холбоос юуны 8000 давхарга байдаг юм. Тэрний нөлөөгөөр уулзаж учирдаг гэж ярьдаг. Чи бид хоёр нэг ширээнд нэг газар нэг хотод нэг цагт байна. Энэ бол хувь тавилан. Бас солонгосууд хэн нэгнийг өөртөө татахын тулд юуны талаар ярьдаг гэж шууд ханд хайж байгаагаа хэлээд учир зүггүй үнсэлцэж анхны уулзалтаа мүлжүүртэй болгож байгаа юм да. Энэ үеэр манай Хэсүг мандрын хэлээ сурахаар хужаад ирчихсэн явж байгаад нэг хүүхэнтэй харс тулгарснаар жанжам болж байгаа нь илтгэн. Хоёр талд л амьдралаа бодно штэ өөрх. Энэ явдлаас хойш 12 жилийн дараа Нора маань мэрэгжилнэгт Артуртайгаа гэрэлсэн байлаа. Хэн хөөрхөн амжилттай уулзлаа. Нора өөрийн жүжигчтэй гол дүр сонгон шалгаруулж Норагийн хар хүн өөрийн номын нээлтийг хийчихсэн бас хөөрхөн. Нэг өдөр Нора би чамд хэлжсэн. Хэсүн тэр энэ амралтын өдрүүдээр ирнэ шүү гин. Харин нөгөө талд Хэсүн маань саяхан найз охиноос салжсан анхны хайр дээрээ 24 жилийн дараа амралтаараа далиндуулан очихоор бэлдэнэ.
Нөгөө урдаар оруулсан чолко хоошоо уулгачихсан. Ванили харагдаж штэ бро. Найз нь чаацгума. Чамаг байхад тэнд дандаа бороод юм байна штэ. Битгий эмороо дамиа оруулчаарай гэх болно. Манай хүн Америкт ирээд Норотой уулзахдаа сандарч тоглохдоо сорочхон самсан дээрээ үүргэвч үүрчихсэн. Яг Жоквин тэрүүгээр хоёроо их бурхан гэж явж идэг сүмийн хүн шиг л Норог хүлээж зогссон. Удалгүй Норо ирж манай хоёр нэг алмаараа хар зогсож байгаад бибинийгээ тэрвэрэн авлаа. Сүүлд 12 жилийн өмнө ярьсан байж шít. Айгу чамайг амьдаар нь харсан чи бас дажгүй. Фэйсбүүкийнхээ зураг шиг биш юм байна штэ гэсээр манай хоёр паркаар зугаалсан. Заримдаа юу ч ярихгүйгээр бие рүүгээ ширтэх нь үнэхээр романтик заяа. Гэхдээ цаанаасаа л үнэхт. Хайртай хүн чинь хүний хүн гэж бодохоор л. Нора би гэрлэхээс өмнө нөхөртөөгөө Сөүлд очсон. Чамтай уулзмаар байсан чи хариу өгөөгүй. Би өгнөөс найз охинтой чинь уулзахыг хүссэн юм. Та хоёр хэр байна? Гэхэд Хэлсэн сонсоос. Уг нь гэрлийн өрийгээд бэр гоох дээр тулцсан байсан. Гэхдээ би чинь жирийн л нэгэн энгийн ажилтай бусдаас ялгархамгүй орлоготой. Тэр маань надаас илүү үнэтэй байсан дээр. Шаад даа бантаар юм яриа төгшөө. Чи зүгээр л гол тигэртэй таарсан байсан юм шүү. Гэснэ аль зургийг чинь дараад өгье. Фэйсбүүкийн зургаас соль. Аль ретрика үеийн зурагтал явах юм. Гэд зургийг дарж өгөөд манай хоёр гимгүү сайхан паркаар зугаална. Нора би энд нөхөртөөгөө хамт болцсон. Бас хэрэлдэн гэс чинь Хэлсэн гайхашаас. Юунд нь гайхтыг гэтэл би найз охинтойгоо хэрэлдэж үзээгүй гэж авдаг юм да. Тэгвэл тэгээ дотроо тээсэр байгаа салхан тодорхойч тийм биз дээ. Чам шиг хүмүүс гэрлэхэд их хэцүү. Гэхдээ чи гэрэлсэн дээр шүү гэж зөвлөд 12 жилийн турш сэтгэлдээ тээсэн асуултаа асууна. Хөөе Хэлсэн. Чи яагаад намайг 12 жилийн өмнө эрен сурвалж илсэн? Гэвэл Хэлсэн чамайг ахаад нэг удаа харахыг хүссэн. Гэгэлзүүлж хайчаад тэгснээ гадаад яваад чачхаар гомдсон штэ. Тэглээч цэрэгт чийл бодогдоод байсан юм. Гэсээр манай хоёрын болцоо дуусна. Нора гэртээ ирээд нөхөртөө чиний зүг байжээ. Тэр надтай уулзах гэж л ирсэн юм байна. Тэр жинхэнэ ориг солонгос хүн болжээ. Бүх зүйл нь солонгосыг санагдуулна. Одоо болтол солонгосын уламжлалаар ээж автар сод амьдарч байгаа юм байлээ л дээ. гэж хэлэх болно. Артур хардаад Хэлсэн царайлгүй. Чи татагдсан уу? Гэвэл Нора тэр царайлаг байсан ч би татагдаагүй. Би зүгээр л тэрнийг санссан байх гэж хэлэндээ. Экстэйгээ уулзаж болцоод надаа ямар элгэмсүү гөлгнүүд вэ? За ингээд унтахаар орондоо ороход Артур та хоёрын түүх яг л зохиол шиг гайхалтай санагдаад байх юм. Харин чи бидний их уйдгартай зохиолчдын байранд танилцсан шууд үнсэлцээд хоёулаа ганц бий байсан тул хамт унтаж түрээсийн мөнгөө хэмнэх гэж хамт амьдраад чиний ногоон картын асуудлаас болж гэрэлсэн. Ашиг сонирхлын харилцаа шиг л хурд өрнөсөн. Гэхдээ би чамд хайртай. Чи миний том орон зай. Гэхэд энэ хардаад Хэлсөнийг дагаад явчихна гэж бодоод байна гэдэг Нора бит хоёр шал өөр үзэл бодолтой орчинд өссөн. Тэр намайг жоохон байхаар мэл төсөөлж байгаа. Би чамайг яасан ч орхихгүй. Гэт бас хоргон романтиклнаа. Замаргаш нь Нора Хэлсэн хоёр уулзаж эргчлөөний хөшөө үзэнгээ заваар зугаалж биенийхээ зургийг дараал. Гэхдээ Хэлсэн бол Норог сэтгэлдээ тэтгэх нь илт. Энэний дараа Норог их руу явна да. Хэлсэн сандраал. Юу, тэр намайг мэдж байгаа юм уу? Өөрөө уулзъя гэсэн юм уу? Гэвэл Нора, тийм ээ, дууга ороо. Манай хүн Америк үзэл бодолтой болохоор зүгээр хэлгэн. Ороод ирсэн Артур, "Аньясеё, Артур юмний да" гэд хөөрхөн урган солонгос хэлтэй. Манай Хэлсэн, "Hi dear, my name is Хэлсэн. Nice to meet you" гэж хоорондоо танилцаалаа. Артур та хоёр өнөөдөр юу хийвдэ гэвэл Нора эрхчлөөний хөшөө үз завар зугаалсан л гэх болно. Вау, атархмар юм а. Бид хоёр тэгж болцож үзээгүй. Гэт Нора тунирхаж гомдоод амжина. Хэлсүнээс юу идмээр байна гэтэл манай хүн цайны ганц англи хэлээр мэддэг хоолоо паста идэ гэж шүү. Окей. Гарч паста идэгэл хэн дотроо пицца гэж бодоостой байсан багт. За тэр гурав пастагаа идчихэд ойр зуур юм ярьж сууя гэд хоолны газараасаа гарч киноны ихэнд гардаг лаунжид эргээ ирж байгаа юм. Хэлсэн би цэрэгт явсан. Ёстой лагаа гэмээр байсан. Ажлаас ялгаагүй. Хоёулаа дээрээ боостой
илүү цагаар ажилдаг. Тэгэхийг шаарддаг ч илүү цагийн мөнгө өгдөггүй. Ийм л байна да. Сод бид мах бодийн хувьд ялгардагч би сэтгэл зүйн хувьд эр хүн шүүлгэх болно. Хэсүн Артурыг солонгос хэл мэдэхгүйг далиндуулан ноороо таймчих юм яриад тахна. Нөхөртөөгөө танилцуулсанд баярлалаа. Танай хар хүн чинь чамд үнэхээр хайртай харагдаж. Бид холбоогоо таслахад би чамайг маш их санс. Чи сонссон уу? Гэвэл ноороо тийм аль гэж вэ? Тэр үчи нөхөртөөгөө танилцсан байхаа. Гэж гоморхох гэтэл ноороо чи ч бас найз охинтойгоо танилцаал үсттэй. Гэх болно. Хэсүн ч уучлалгүйгаад надад маш олон бодлууд байдаг. Чамайг яваагүй бол яах байсан бол би 12 жилийн өмнө чам дээр ирсэн бол чамайг алдарт их болгоцсон байх байсан багт. Гэл. Гэхдээ чи ийш ирсэн сайн хэрэг болсон юм. Надад чи өөрөөрөө байх таалагддаг. Чи өөрөөрөө байсан болохоор л явсан. Би ойлгож байна. Гэвэл Нора чиний дотор байгаа 80 юуныг би солонгост байхдаа л орхиод ирсэн. Одоо би өөр хүн шүү. Чи бид хоёр заяаны хосод байсан бол аль хэрт болчихсон байгаа. Тохироо бүрдээд. Гэтэл хамт байх тавилан тохироо үзүүл дутсан. Юм дутсан л гэнтэй. Норог 0 орсны дараа Хэсүн Артурт чи бид хоёр ингэ сууж байгаа нь бас юм шүүлгэн. За ингээд уулзалт дуусч Нора Артурыг гэртээ оруулаад Хэсүнийг таксинд суулгаж өгөхөр гарна. Такси 2 минутын дараа ирэх юм байна. Гэд тэр хоёр юу ч ярьлгүй өөдөөдөөс харан зогсон. Хайртай хүн рүү л ингэж хардаг байх гэж бодогдтол цоортол нь бие биенээ ширтэн. 2 минут ч нүд ирмэх зуур өнгөрч такси ирээд явах болоход Хэсүн Норог тэврээд 야, 나영아. Энэ өнгөрсөн амьдрал юм бол бид дараагийн амьдралтай ямар холбоотой байх вэ гэж асуусан ч Нора 모르겠어. мэдэхгүй гэж шүү. Хэсүн 나도. би ч бас мэдэхгүй гэх болсон. Орхи энэ насандаа биш байж дараа насандаа авгаа нөхөр болоосоо гэж гордсон юм шиг байгаа юм. Нора гэртээ ирэхэд нөхөр нь үүдэндээ тэрнийг хүлээн сууж байдаг юм. Норош нөхрийнхөө ингэр тэврүүлэн уйлаад гэртээ орсноор кино дуусна. Сэтгэлд мартагддаггүй хүн гэж байдаг да. Хайртай бол заримдаа өөрөөсөө тавьж явуулах хэрэгтэй болдог. Тэглээгээд хайргүй гэсэн үг биш. Хайр ийм ч бас байж болно. Хайртай хүнтэйгээ энэ насандаа бүтээг өмчөн дараа төрөлдөө уучраас сая гэсэн гордлоготой. За. Арай л уянгалчлаа. Яа. Над бол уянгалах шаал зоохгүй юм байна угаасаа. За. Кино таалагдсан гэж найдаж байна. Тийм болохоор олон юм ярилгүй ингээд дуусгая. Дараа уулзлаа. Түр бака хөрхнүүдээ.